Таахнийхээ энэ өдрийн энэ сайхан өглөөний гэгэн дунгалаг мэдбийг тань өрөм мэдчилье. За манай өргөний баяра тэмдэглэж байгаа тэмдэглэхээр хол ороос хүрсэн ирсэн эренчингийн байна уу? Өргөний баярын чагсаалт хамтдаа баяр багтал дөрөн оролцохыг урьж байна. Ингээд та бүхний өмнө эренчингийн дөлчингийн үр хөвгүүдийг өрн залгах гэж байгаа да. Таатан эренчингийн дөлчингийн хамгийн том хөвгүүд шийдэг дарчаагийн үр хөвгүүдийг хөдөлгөн өрье. Та бүхний баяр наадын далбатаа хүрцэн ирэх урьж байна. Ямар гоё бэ анаа ши. Эренчингийнхний ургийн баяра ходоороос хүндэтгэн хүрэлцэн ирж оролцож байгаа эренчингийн дөлчингийн хамгийн том хөвгүүд шийдэг дарчаагийнхан баярынхаа энэ сайхан хүндэтгэл доор халуун дудаан урамсалт орж ирж байна. Бүгдээ сайхан халуун халуун дэшил дөрөв тамаарай. Саун хэрийн сайхан олоола хүндэтгэн өнөөдөр ургийнхаа баяр наадмыг ах トゥ усаа хүндэтгэн хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ сайн сайхан бүгдийг хүсээрэй. Ах トゥ нартайгаа ургийн баяраараа сайхан баярлалын өргөн дэвшүүлье. Та бүхний өмнө эренчингийн дөлчингийн рашин хүүхдүүдийг хойчыг өрн залъя. Рашин өргөд бүгдээ халуун дэвшил тавья. За мөн сайхан олоолаа хүрэлцэн ирсэн байна. Уран төрөлхөн холбоо батжуулах, уран өдрийнхээ анхан дүүстэйг танилцах, хамтдаа баярлахаар эренчингийн дөлчингийн хоёр дахь хүүхэд рашин хойч үеэр хүүхдүүд маань ийхүү баяр наадмын талбай дээр багтал дүүрэг орж ирж байна. Та бүхний өмнө дөлчингийн үр хүүхдүүдийн өдөөдөө хишигтийн үр хүүхдүүдийг урьж байна. Хишигтийн та бүхнийг өрн залъя. Дөлчингийн хишигтийн үр хүүхдүүдийг та бүхний өмнө өрн залъя. Та бүхнийг баяр наадмын далбатаа хүрэлцэн ирэхийг урьж байна. Таван уулзаж учирч ургийн баяртаа оролцохоор хол ороос сэтгэл зүрхээ зориулан ирсэн манай эренчингийн дөлчингийн рашин одоо үр хүүхдүүд гүн хүндэлтгэлтэйгээр баяр наадмын талбайдаа орж иж байна. Бүгдээ халуун дотор хүлээн авъя. Ахмад сайхан буурлууд, атаа сайхан ахмадууд, энэ ургийн одоо дунд үеийн ахигч нар, хойч үеүүлсэн залуучууд, хүүхэд багчууд гээд насасын төлөөлүүлсэн энэ сайхан эрхмүүд маань өнөөдөр эренчингийн дөлчингийн хишигтийн одоо үр хүүхдүүдийнхүү баяр наадмын талбайдаа орж ирж байна. Бүгдээрээ халуун олоо дэшил дөрөв тавья. За та бүхний өмнө сангийн үр хүүхдүүдийг урьж байна. За дөлчингийн сангийн үр хүүхдүүд та бүхнийг хүндэтгэн өрн залъя. За мөн дөлчингийн бэрэн бол сэрмаа нарын одоо үр хүүхдүүдийг бас хамтдаа та бүхний өмнө өрн залж байгаа та түүнийг баярлалаа байна.
За энэхүү манай элчингийн дэжингийн өр хөгтүүд маань ургийн баяртаан хүрэлцэн ирсэн байна. Ургийнхаа баяр наадам баярт манай элчингийнхэн маань бас өргөн бүрэлдэхүүнтэй өнөр өтгөн одоо хүрэлцэн ирж аргагүй одоо сэтгэл зүрэг дэвсэж өнөөдөр ах トゥ нартайгаа уулзсан учирч ургийнхаа холбоог батжуулж энэ сайхан одоо өвгдээцийн нутагдж ирсэн энэ сайхан нутаг оронд өөрсдийнхөө баяр багтлыг тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн байна. Бид бүхний өмнө Эренчингийн Чонцнямын цэдэн содмын хүүхдүүд орж ирж байна. Та бүхнийг гүн хүндэлгэдгээр өрн залъя. Өнөөдрийн одоо баяр багтад дүүрэн орж ирж байна. За одоо Эренчингийн багахан Чонцнямын одоо хүүхдүүдийг хойж юусан эрхмүүдийг өрн залхад бэлмсэн байна. Ингээд Чонцнямын цэдэн содмын одоо хүүхдүүдийг өрж байна. Наадын батбата баяр багтал дөрн оржиж ургийн баярын хүндэтгэлийн баярын нээтийн үдэжлэгэнд орсон хүнэн өрж байна. Оргуудынхаа тогийг тойрон тавхандаа гүн хүндэлтгэлтэйгээр бичгээд өшөөж байгаа. Энэ эрхмүүд бол Чонцнямын осор чамаагийн өрөвтүүд байна. Тавхандаа баярын мэндийг өргөн дэвшүүлээ. За манай оргин жамцыг яваараа. Баяр наадмын талбарлаа орж иргийг өрч бай та бүхнийг. Ургийнхаа баяр наадамд хүрэлцэн ирсэн Эренчингийн Чонцнямын наргин жамцын өрөвтүүд баяр наадмын талбайд орж ирж бүгдээ халуун дотор хүлээн авъя. За маргасан гараад аваад ах トゥ одоогоос мэдчихэд яваарай. Сайн байцгаана уу эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө. Сайн байцгаана уу эрхэм бүсэг ноён татагтайнараа. Эренчингийнхний ураг өдмийнхний уулзалт баяр маань энхүү баярын жагсаалаар хэлж азаа сайхан буурлуу ахмадууд маань нэр хүндэтэй олон сайхан төлөөллүүд маань энэ сайхан ураг өдмаас мөчөрлөж гарсан өр хүүхдүүд хойчууд хөргөн бүрүүд дүүрэн сайхан жаргалтайгаар төгшин бэлэгтэйгээр ургийнхаа баярын жагсаалд оролцож өнөөдөр баяр наадмын талбай дээр суудлан эзэллээ. Санан өнжин хүлээсэн ургийн баярын үдэжлэгээ энхүү ёсол төгөлдөр эхэлж байна. Ургийнхаа баярыг зарин сэтгэл зүрэг дэвсэж ирсэн нийт хүмүүстэй бүгдээрээ талархал дэвшүүлье. Манай Эренчингийн ураг өдмийнхэн байна уу? За ингээд Эренчингийнхний ураг өдмийн баяр багтал дүүрэн баярын үдэжлэгээ албан ёсоор эхэлж бүгдээрээ нэг сайхан гурвантай хураадан эхлүүлье. Гайхалтай сайхан байна. Хүн болгоны дүүрэн баярын жавхаа тодорсон ахан дүүстэйгэн уулзсан учирсан өвдөөцийн энэ нутагтаа санан дурсаж ирсэн энэ сайхан хүндэтгэл доор баярын үдэжлэгээ маань эхлэхэд бэлэн болж байна.
ингээд өнөөдрийн Эренчингийнхний ургийн баярын үйл ажиллагааг албан ёсоор нээж өг хэлэв хэмээн ургийн баярыг анхлан санаачлан зохион байгуулагч Эренчингийн Чонцол ямын Осор Жамаагийн Цэвгэн баг охин Мөнх чаргалын мягмар сүрэн таныг нээж өг хэлэв хэмээн хүндэтгэн өрн заачаар бүгдээ халуун мэдэгтэйшил таарахтан авъя. Эрхэм хүндэт Ахмад настангууд үе нас ахан дүү нар ургийн бичигт нэрээ мөнхөлж буй хойч үеийн залуусаа та бүхэндээ энэхүү нартай хуртай сайхан өдрийн халуун мэндийг хүргэе. Навч хүндэстэй гол бүхэн ихтэй байдаг шиг хүмбэр өөрийн гэсэн удам судар ураг цадангийн бат бөх холбоотой билээ. Бидний өнөөдөр энэ сайхан өдөр цуглуулж бие биенээ танин мэдих Ахмад наснаа хүндлэн баяр жаргал хуваалцах бодомж олгож буй ургийнхаа өвөг дээдэст гүн талархаж байна. Зохион байгуулагчдынхаа нэрийн өмнөөс урагдан ирсэн та бүхэндээ ажил амьдралын хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө. Энэхүү уулзалтанд маань бидний нэгдэх хамтын ажиллагаа ах дүүгийн халуун дулаан холбоотой улам ихжүүлсэн дурсгалтай сайхан баяр болно гэдэгт итгэлтэй байна. Ургийн ахан дүүсийн уулзалт арга хэмжээ нээснийг мэдэгдэж байна. Баярлалаа. Ургийн баярын үйл ажиллагааг албан ёсоор нээж өгүүлсэн өнөөдрийн энэ ургийн баярыг санаачлан зохион байгуулагч Эренчингийн Чонцол ямын Осор Жамаагийн Цэвгэн баг охин Мөнх чаргалын мягмар сүрэн эгчтэй бүгдээ талархал өвшүүлье. Энэхүү бүгдээ Монголын төрийн дуулалтаар хамтдаа энэ сайхан ураг утмынхаа баярыг эхлүүлцгээе. Бүгдээ төрийн сүлбэн залбирцгаая. Та бүхнийг сууцаасаа босоод хамтдаа төрийн дуулааг шилжүүлье. Чингийн Чонцол ямын Сэдэн содмын Лонжтын хүү Пүрүсэр ахыгаа та бүхний өмнө морин хуурын хамт хүндэтгэн өрн залъя. Бүгдээ халуун алгадаа шилтаар ухтан авъя.
хорон цугларсан ах トゥ та нартай ач голч бэр хөргөн бэрүүдтэй бүгдөөрэнд нь чин сэтгэлийн халуун баярын хүргэе. Энэ сайхан уулзалтанд ирсэн чинь манай Отмын улсуудтай сайхан цуглараад энэ уулзалтанд бүгдээрээ хорон цуглаж бүгдээрээ хоорондоо ярилцаж сайхан орох төрлийнхээ тухай ярьж одоо яаж гаагүй. Тэ гүнээ баярлаж та бүхэнд халуун сэтгэлээс баярлаж байна. За та хорон цугласан та бүхэнд гэгэн өдрийн мэндийг дэвшүүлье. За ах トゥ амрын садан ганцуулгын санаачлагыг манай Мянган сүрэн дүүмэн санаачлан одоо бид бүхнийг ингэ уулзсан учруулж байгаа юм л да. Энэ дүүдэд маш их баярлж байна. Манай эржиг өх маань та бүхэндээ зориулж айдын мишгийг дэвшүүлэхэд болсон байна. Ингээд өнөөдрийн ургийн баяртаа хүрэлцэн ирсэн ах トゥ олондоо баярлсан талархснаа илэрхийлээд баярлана гэдэг дуугаар мишгийг дэвшүүлэхэд бэлэн болж байна. Хүлээн авна уу? Манай Хэрэнчингийнхний бас нэгэн сайхан бэр өсгүйг одоо уран залах гэж байгаа хатуулыг баяртай байна. Ингээд Хэрэнчингийн Чонцлын Цэдэн содмын Бадочрын Даваа давгийн бэр уянгаага та бүхний өмнө халуун малгадч донд уран залъя. Төрсөн улаан ээжийн бүвэдэ төрсөн үзэн хишгийн хөх толготой монголчууд халуун ивэ хизээч үлдэхгүй хамаа босаа хизээ зарнахгүй хатан дэлхийн суу алдартай монголчууд урдын нууны шорон хай уран хомын игшиг юусан эрдэнэ салам ёрол буйны тэнгэртэй Нэгэн болтын эрэхтэй төрсөн Ич гадарлын хин боштой монголчууд Амадамага хизээч үдэхгүй Эргэн заншлаг хизээч чадахгүй Атан дэлхийн сүн замнартай монголчууд Одын нүний шуран хай Уран хомын ишиг Юусан эргэн салам Ёрол буйны тэнгэртэй Очирны домог Худамангол бичээ Бэлгийн гигандалаа Бишэр бахтын заяа Монгол гиномэр мөргäro Экшиг айфутай Мэрэн хурин турки гойн зэрэг Тансага татлартай Монгол бүсэсийн тигрийн хараа Эвлэг агаартай Монгол цацагui эвтний хэцэнгэ Инхэм захиастай Ингээд энэ сэлийг дарж ууган охин эргэцтмаа гэдэг
энэ гөгшин байна. Ингээд өөр хүүхдүүд нь бүгд ингээд ирсэн байна. Та бүхэндээ танилцуулга явуулъя. Ингээд хамгийн ууган охин нь одоо Сэлэнгид байдаг ирээгүй байгаа. Хоёр дахь охин нь Инх хоёр гэж би байна. Гурав дахь охин нь Тунгалаг гэж байна. Дөрөв дахь Баярут гэж байгаа. Тэр маань ирээгүй байгаа. Бас ажлын явнаас болоогүй. Долгор сүрэн гэж байгаа. Бас тэр маань ирээгүй байна. Бас өвчтэй байгаа бай энэ өвдөдийн. За ингээд тав дахь хүн Отхон Баяр ирсэн байгаа. Ингээд тэгээд одоо бидний үр хүүхдүүд маань байж байна. Одоо Дүүнэлтэйг одоо уулзаж байгаадаа маш их баярлж байна. Баяртай байна. Миний дүүнэлтэй урт удаан жирооч одоо миний нисийг хатгаагаарай. Тэгээд одоо урт удаанслаарай гэж хэлээ. сайн бицхан уу бид одоо энэ Шэли Даржаа гэж хүний хоёр дахь охин Ханд Жамцын өр хүүхдүүд байна. За Ханд Жамц гэж миний ээж одоо бурхны оронд явсан учраас том охин Батэлгэр би одоо толгойлоод явж байгаа өр хүүхдүүдээ. За миний дараа би ч өөрөө доороо 8 дүүтэй. Миний дүүнэр бүгдээрээ ажилтай байгаа учраас ирж чадаагүй ганцхан нэмэгтэй дүү маань ирсэн байгаа наран цэцэгэд. Тэгээд одоо дандаа энэ эрэгтэй дүүгийн одоо хань нэрсэн байгаа. За бусдууд нь ирж амжааг байгаа шүү. Отгондоо одоо бас нөхөртөөгөө ингээд манай Отгон сүрэн Ганбаатарын эхнэр нь одоо Отгон сүрэнгийн охин нь одоо ингээд хүргэн нь ингээд ирсэн байгаа даа. Ингээд энэ дараагийн наран цэцэг бас хүүхдүүд нь бас ажлын боломж нь болоогүй ирээгүй учраас наран цэцэг ганцаараа ирсэн байна. За тэгээд тэрний дараагаар бүгдээр ирээгүй байгаа учраас хүүхдүүдийн танилцуулгад бас энд байхгүй учраас ямар ч байсан миний дараагийн 6 дүү 7 дүүнэрийг одоо ирээгүй байна гэдээ ойлгочих хэрэгтэй. Action over the chicken back up. Chicken shoot it. Жилийн дээр бүгдээ ингээд цогц уулзж байгаад маш баяртай. Тэгээд та бүхэндээ ирүүлэх саруу сайхан байлтгаа гэж хүсье. Энэ хүмүүстэй амьдралд нь аз жаргал хамгийн сайхан бүгд хүсээрээ. Должингийн хүү Рашин Мөнх хоёрын гэр бүлийнхнийг танилцуулах гэж байна. За Мөнх хоёр эмээ маань энд байна. За урагшаа яваар эмээ. За эмээ урагшаа яваар та. За том хүү жаргал сайхан, эхнэр Баасанжав. За Мөнх хоёрын өөр хүүхдүүд зарим нь ирж амжааг байна. Тэгээд хүрэлцэн ирсэн энэ хэд байна. Та бүхэндээ энэ өдрийн гээд мэндийг төшөөлж байна. За энэ ураг удмын энэ сайхан уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн талархал илэрхийлье. За Рашин хоёр дахь охин Доржма хүүхдүүдийн хамт ирсэн байна. За Рашин Цэдэн зодмон одоо манай ээж за хүүхдүүд нь тэгээд мэр хөргчүүл байна. Намайг бол Бацангэл гэдэг юм аа. За би бол том хүн байна.
Хамгийн сайн сайхан бүхний хүсэн ах トゥ ураг садан найз нөхөд танилцид бүгдд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Хөгшчүүд минь урт насалж удаан жаргаарай. За ингээд хиний Эренчингийн Должингийн хүү хишигтийн том хүү жандрынх нь болохоор 10 хүүхэдтэй 10 хүүхдийнх нь хамгийн том хүү болох Эрдэнэбаярын гэр бүлийг урьж байна. За гიშгтийн баг охин Дарьямагийн урсад тийм. Би хамгийн 11 хүүхэд төрүүлж өсгсөн. Миний ээж 6 хүү 5 охин төрүүлсэг бай. Ирсэн миний хүү 4 хүү 2 хүүхэн байна. За тэд сумаар хагас нь зарим нь арай Улаанбаатарт зарим нь ирж чадаагүй, зарим нь цугаараа ирсэн байна. Тэгээ одоо 4 хүү 2 хүүхдтэй чухтуудтайгаа хүүхэнтэй авгаа хүүхдтэйгээ ингээд ирцгаасаа үр хүүхдтэйгээ Эрдэнэс манай хүү 2 хүүхдтэйгээ ингээд ирцгаасан байна. За ахтаа амруулсад нь 5 хүүхдэд ингээд ийм сайхан уулзалт болгож ийм сайхан болгосон чинь баярлалаа сайхан байна. За уртнаас удаан жаргалаад одоо дараа игээд баяр наадмаа хийгээд ингээд нүс сайн сайхан байж байгааг хүсээрээ. За та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Бид Сэнгэ гэдэг хүний өр удам Дорногов аймгаас хүрэлцэн ирцгээгээд байна. За манай 4 хүүхэдтэй хамгийн том нь банзарч гэж багш хүн байгаа. Улам сайн шанд энэ төмөр завын сургуульд насаараа багчилсан ардын улс улсын тэргүүний ажилтан алтан ганцуудтай тийм хүн байгаа. За дараагийнх нь хүн бол миний ээж энэ Адия гэж хүн байгаа. Насаараа Дорногов аймгийн холбооны газар ажилласан. За тэр хүний том хүү нь би байна. Төмөрбаатар гэдэг. За миний дүү Инх сайхан гэдэг энэ хүн байна. Үндэсний сургуулийн спортын аймгийн мэргийн спортын мастер хүн байгаа. За бид хоёрын хүүхдүүд бол Эрдэнэдаш идэр таш гэдэг энэ 2 өдөр бол ихэр. За миний 2 хүү байгаа. Энэ 2 доороод миний 2 дүүгийн хүүхэд мөнгөнд зоож ундрах жаргал гэсэн 2 хүүхэд манай байгаа. За байж байгаа нөө та бүхэнд. За ингээд өнөөдөр урган баяр болж байгаа хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. За Цэрэн содмын том хүү Баточир манай өвөө манай эмээг Цэрэн содм гэдэг. За манай Баточир өвөө маань 8 хүүхэдтэй. 8 хүүхдээс одоо 3 нь ирсэн байгаа. За манай аав бол Баточрын 3 дахь хүү Даваадав. За миний том ах Юндэнд орж Улаанбаатар хотод амьдарч байгаа. Охины хамт ирсэн байна. За би өөрөө Даваадавгийн 3 дахь хүү ногоомаа. Наваг Юндэнбат гэдэг. Улаанбаатар хотод амьдардаг. Энэ хүн бол миний хань Мишиг Шидрма. Миний дараагийн дуу болохоор гэрээс ихэд үлдсэн. За миний дараагийн дуу Юндэн Эренчин. Юндэн Эренчин хань уянга.
За манай баг дуу Юндэн 50. За тэгээ аавын маань дуу Дондог ихч маань нэг охинтойгоо ирсэн. Эренчингийн баг охин Чонцол намын нямын том охин Сэрэн Содмын хүү Батхтх нь 1943 онд Өврангай аймгийн Баталцын сүмд төрсөн. Бага насаа аав ээжийн гараар хүмүүжиж баг боловсрол эзэмсэн. 1963 онд мягмартай гэр бүл болж 5 хүү 5 охин 10 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Батхтх нь засгийн газрын жуух хөтөлбөрийн хүнд медаль, аймгийн аварга 2 удаа, сумын аваргыг 2 удаа аварга малчнаар тодорсон, баярын бичиг диплом, цаашаалын үнэмлэхийг удаа дараа шагнагдаж, төлөлх малынхаа тоог давуулан бэлэрж, төл 5 эрдэнэ тэмдгээр шагнагдаж байсан тийм эрхэм хүмүүс байна бидний өвгдөөс. Мягмар нь баг балцрын насаа аав ээжийн гар дээр хүмүүжиж, баг боловсрол эзэмшээд 1956 онд өрнөлт нэгдэлд анх сайлын үний авч сайлчнаар ажиллаж байгаад 1963 онд гэр бүлтэй болсон цагаас хойш өрнөлт нэгдэд төлөлх хонь үнэ маллаж төлөвлөгөөний урмаа давуулан биелүүлж 1976 онд тэргүүний сайлчин 1985-аас 89 оны хооронд аймгийн хошоо аварга болж явсан Алдар Тэхийн одонтой эрхэм буурал байна. Эрхэм буурал нь төрийн дээд шагнал Алтан гад содон аймгийн 2 удаагийн аварга. За ингээд Сэрэн Содмын том охин Донжидын өр хүүхдүүдийг танилцуулъя. За миний ээж Донжид нь насаараа одоо мал малсан. Алдар Тэхийн одонтой төрийн дээд шагнал Алтан гад содонгоор шагналсан 80 гарсан буурай байна. Алган дээрэн бүнгөрүүлсэн алхаронд үрсэн ацахайвора эжихэ ачиг За энд хөрөн цугларсан нэг тахан дүүстэй энэ сайхан баярт өдрийн мэндийг хүргье. Бүгдээрээ сайхан туцгааж байна уу. За Сэрэн Содмын 4 дахь охин болох Даваасрынгийн эмээгийнхээ танилцуулгыг танилцуулъя. Ингээ хүү охин хоёрын салбарлсан нийт үр ачцээ хөргөн бэрүүдийг танилцуулъя. За Сэрэн Содмын Даваасрынгийн том охин болох Лавдлагар. Лавдлагарын нөхөр Даваа Давх. За Даваа Давх их маань 2 охин 1 хүүтэй. Хамгийн том охин болох Давг Дулам. Нөхөр нь хараахан ажиллаар ирж амжааг байгаа. За Адиа дахь маань гэргийн ган төмөр Эрдэнэд болохоор 2 охин 1 хүүтэй. За дараагийн охин Дорж Дулам. Нөхөр Зогтоотор. Зогтоор 2 охин 2 хүүтэй. Даваасрынгийн хүү болох Намхадагыг урьж байна. Гэргийн Ням Сүрэн том өргөн Баасан Дорж манай нөхөр хүү Төм Бэлэг Сумын Азар. За 2 дахь охин болох Долгор Дулам нөхөр Отгон Сүх. За 2 хүү 1 охинтой охин дундцсан байна. За 3 дахь охин Бям Долгор нөхөр Нямбатар хүү охин 2-тай. За ингээд 4 дахь охин маань 4 дахь дүү маань
анагаахын ухааны их хэмжээр сурдаг. Одоохондоо ирж амжааг байгаа. За ингээд Цэрэг содмын даваа сүрэн гэдэг хүмүүс маань ингээд 2 хүүхдээс нийтээ 34 болон өнөр олол авсан байгаа. Хоёр охинтой юм аа. Тэгээд том охин миний цэвгүй. Бага охин өсөрж ямаг санчтмаа. Том охины одоо 3 охинтой. Том охин давтлам. Дунд охин оюусрам. Бага охин миний мянгарсрам. За өсөрж ямагийн дараах охин санчтмаа. Онцол намын баг охин өргөмж амцын гэр бүлийг танилцуулах гэж байна. Том хүү пүрэв даваг эхнэр зогсоо 4 хүүхэдтэй. За үүнээс том охин сүрэн харах ирж амжаагүй. Дараагийн хүү Сүхбат эхнэр Бом Цэндий хамт гэр бүлтэйгээ хамт хүрэлцэн ирсэн байна. Дараагийн хүү Оюун болтон гэр бүлийн хамт тараахан хүрэлцэн ирж амжаагүй байна. Бага охин аз жаргал нөхөр гандамрын хамт хүүхдүүдтэйгээ хамт хүрэлцэн ирсэн байна. Гэр бүлийн хамт хүрэлцэн ирсэн байна. Донд хүү Галбаатар эхнэр Төмөрч өдөр 4 хүүхдийн хамт хүрэлцэн ирсэн байна. Баг хүү Галдан эхнэр их хамрын хамт хүрэлцэн ирсэн байна. Баг хүү Дөвөр Жав эхнэр Бат Эрдэнэ хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирсэн байна. Том охин Ган Толог нөхөр Батсүрэн 3 хүүхдийн хамт хүрэлцэн ирсэн байна. Дунд охин Ган Чимэг нөхөр Хөрлөөдрийн хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирсэн байна. Дунд охин Самдан Сүрэн нөхөр Эдийн Эренчин хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирсэн байна. Бага охин Савья Сүрэн нөхөр Төмөр хоёрын хамт хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирсэн байна. За Өргөмж амцын баг хүү цогт гэрэл эхнэр Оюун цэцгийн хамт хүрэлцэн ирсэн байна. Цогт гэрлийн том охин Цэдэн Садмам нөхөр Сүхбаатар хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирсэн байна. Цогт гэрлийн бага охин Сасар Бором нөхөр Ямар Доржийн хамт хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирсэн байна. Hey, marhaba shi. Your hands are up on me. Tired of hearing sorry. Make it
За Өвөрхангай аймгийн Уян сумын таац 2 дугаар ангийн нутаг зохион байгуулагдсан Эренчингийнхний ургийн баярын албан ёсны нийлт үйл ажиллагаа хөргөн дэлгэр сайхан зохион байгуулагдсан юм аа. За нээлтийн үйл ажиллагааны дараа баяр наадамд урагт зориулсан ургийн уулзсан зориулсан үндэсний өхөн барилдаан зохион байгуулагдсан. За үндэсний өхөн барилдаанд тус урагт хамааралтай сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 64 мөхийн барилдаан зохион байгуулагдлаа. За ингээд үндэсний өхөн барилдааны зарим сонирхолтой барилдаануудыг үзэгч та бүхэндээ бид хүн тоймлон хүргэж байна. За энэхүү Эренчингийнхний баяр наадмын үндэсний өхөн барилдааны төрөө үзүүр шүвгийн бөхчүүд тодорхойд Өвөрхангай аймгийн Тарагцмын угуул Сумын зан Отгонбаатар төрүүлж Өвөрхангай аймгийн Тарагцмын ариат Сумын зан Бачулуун үзүүр саймжилтыг үзүүлсэн бол Сумын чин Алтан очир залуу бүх Бацаан нар их шүүхт шалгасан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд төрөө бүхийг 1 сая 500 мянган төгрөгөөр, үзүүр бүхийг сая төгрөгөөр их шүүх шалгарсан бүхчүүдийг зохион байгуулагчийн зүгээс тус 500 мянган төгрөгөөр байсан юм аа. За их шүүгч шалгарсан бүхийн 500 мянган төгрөгийг лонжидын үр хүүхдүүд ивент итгэсэн мөн тоорон дамбын бүтэд дулмын цэрэн дөржийн баяр татхын гэр бүл 500 мянган төгрөгөөр байснаар та бүхэндээ тутахад таатана. За маасан даа. За Сумын зам Бачулуун даа. За сүйдээ бүхийг үзээсэй. Сумын зам Отгонбаатар даа гэх төрүүлээс болохоор Сумын зам Отгонбаатар, Сумын зам Бачулуун нар гарч ирлээ. За готсон буран готсон иглээ Бачулуун. За готсон за мөшигсэн да. Сумын зам Отгонбаатар. За манай хөлийн засуудууд бол саарсан ба хөдөгч олондоо саарсан. За ихэд ойрхон газарцаа. За дахиад борцсон дагуудаад сүрээд бодчихлаа. За ингээд бодохноо сүрээд борцсон. За ингээд Өвөрхангай аймгийн Тарагцмын ариат Сумын зам Отгонбаатар Эренчингийнхний ургийн баяр наадмын үндэсний өхөн барилдаан төрүүлж байна. Баяр хүргье. Залуу сайхнасаа хамтдаа сайхан барилдаануудыг үзүүлж Сумын Манлай зан шүү дээ Отгонбаатар зан чинь баяр хүргье. За Сумын зан Бачулуун үзүүллээ. За ингээд төрөө бүхийг өргөмжлөл 1 сая 500 мянган төгрөгөөр байж байна. Чирлэлийн мэгмөр сэрэгч маань өнөөдөр шоглыг дагарлуулж байна. Бүгдээрээ баяр хүргье.
За Эренчингийнхний ургийн баярын үйл ажиллагаанууд хөтөлбөрийн дагуу шатраатаагаар зохион байгуулагдаж байсан юм. За мөн одоо цолтой болон залуу бөхчүүд оролцсон үндэсний өхөн барилдаан зохион байгуулагчдын дараагаар за өсвөрийн үндэсний өхөн барилдаан 3 насны ангиллаар одоо зохион байгуулагдсан маа. За 8-аас доош насны ангиллын за мөн одоо 9-өөс 12 нас хүртэлх 13-аас 15 нас хүртэлх гэсэн одоо 3 насны ангиллаар одоо зохион байгуулагдсан маа. За ингээд өсвөрийн үндэсний өхөн барилдаанууд одоо эхнээсээ энэ тэнцвэрхүү өрсөлдөөнтэй олон сайхан одоо барилдаануудаар дүүрэн өрнөж байна. За үзэгч та бүхний харж байгаа барилдаан бол одоо 8-аас доош насны ангиллууд одоо барилдсан өвчүүдийн одоо барилдааныг одоо хөргөж байна. За нийтдээ энэ наснд одоо 32 их одоо зодтолтон барилдсан ингээд төрүүлж үзүүрлэж одоо их шивх одоо шалгарсан өвчүүдийн баяшаглалыг ургийн баярыг зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэж байна. За ингээд 8-аас доош насны ангиллд одоо төрүүлж үзүүрлэж их шивх одоо шалгарсан өвчүүдтэй баяр хүргье. За харин үүний дараа 13-аас 15 насны ангиллын өвчүүд маань одоо барилдсан байгаа. За өвчүүдийн барилдаан бас эхнээсээ энэ тэнцвэр хүрсэлтөнтэй галгарсан олон сайхан одоо барилдаануудаар дүүрэн өрнөсөө. За энэ цаг үед одоо ус үндэсний бүхий барилдаан болон за бусад одоо бүхий спортоор хичээлдэг энэ одоо урагт харьяалалтай олон сайхан одоо ус өсвөрийн хүчтэнгүүд маань одоо задгалан барилдсан. За мөн одоо сургийнхаа баярын наадмыг хүндэтгэж энэ насанд бас одоо олон сайхан одоо хүүхэд багчууд маань бас өөрсдийнхөө ур чадвар авахаал самбаг одоо сорин барилдаж за барилдаан бол эхнээсээ энэ зөвхөн олон сайхан барилдаануудаа дүүрэн өрнөж үзэгч олон дүмнүүдийг шуугуулсан хүүхэд багчуудын бас одоо сайхан хэрэмгийн хурцтайчин барилдаануудыг бас үзүүлж нөхөө барилдаан маань одоо өндөрсөн байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлье. За ингээд Өрөнгө аймгийн Уян сумын таац 2 дугаар нутаг зохион байгуулагдсан Эренчингийнхний ургийн баяр зориулсан өсвөрийн үндэсний өхөн барилдааны за 9-өөс 12 насны ангиллын одоо өсвөрийн үндэсний өхөн барилдааны төрийн үзүүрийн бөхчүүд тодорсон. За ингээд төрөө бөхөөр залуу бөх отгийн эрдэнэ тодорсон бол үзүүр бөхөөр залуу бөхөө Батболд за их шивхт одоо шалгарсан бөхчүүдээр залуу бөх Пүрөөчр Дашнаар одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд одоо мөн өнөөдрийн баяр зингэл наадмын одоо өсвөрийн 19-өөс 12 насны ангилал одоо залуу Батбол бас нэлээ шуугилсан ганган сайхан барилдаануудыг гаргаж үзэгч олон түмнийг бас баясгасан. За энэ үеэр одоо бас манай үзэгч олон түмний дундаас үзүүлсэн Батболдыг бас хурдуудмын дааг болон мөн одоо хундан цагаан хонь гэчлэн одоо олон зүйлүүдээр нялааж одоо хүүхдүүдэд бас урам дүрмдийн өгчээснийг бас та хүндэд болгоход таатай байна. За ингээд үзүүр төрийн хоёр өхөн барилдааг харж байна. За жижигхэн одоо бөхөөл бол одоо яг 9 настай нөгөө одоо бөхнөл одоо 12 настай хотгоо эрдэнэ хоёр ингээд үзүүр төрөний барилдаа үнэхээр одоо үзэгч олон дүмний одоо шуугаас ийм сайхан одоо барилдаан бас юм аа. За ингээд одоо барилдааны төгсгөл залуу өсвөрийн бүх хотгоо эрдэнэ давж залуу одоо Батболд одоо өдөршөр хадснаар төрийн үзүүрийн бөхчүүд одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд одоо ургийн баярыг зохион байгуулагчдын зүгээс 9-өөс 12 насны ангиллд амжилттай барилдаж төрөөж үзүүрлэж их шивхт одоо шалгарсан бөхчүүдийн байшинлыг гардуулсан гэдэг мөнгөний шагналаар шагнаж цаашлахын сурлага хөдөлмөртөнд нь өндрөөс өндөр амжилтыг өгсөн ирүүлсэн байгаа. За дараагийн одоо насны барилдаан бол 13-аас 15 насны ангиллын одоо бөхчүүдүүдийн өсвөрийн бөхчүүд одоо барилдсан. За тэгээд энцэн зүгэн сайхан галгарсан анган сайхан одоо өрсөлдөөнүүдийг гаргаж 13-аас 15 насны одоо өсвөрийн бөхчүүдийн барилдаан бас үнэхээр үзүүштэй сайхан болж нэгийн даваанаас эхлээд одоо үзэгч олон дүмнийг суудлаас нь үнзэлзүүлсэн. За мөн одоо уухайн дуу халуун хаалга ташаалтын дунд бас өргөн дэлгэр одоо зохион байгуулагдсан юм аа. За ингээд одоо өсвөрийн үндэсний өхөн барилдааны бас зарим сонирхолтой барилдаануудыг одоо үзэгч та бүхэндээ бидхэн таймлаг үзүүлж байна. За ингээд 13-аас 15 насны ангиллын өсвөрийн үндэсний өхөн барилдаан өндөрлөхөд залуу инхтэмүүлэн төрүүлж залуу одоо сэрод одоо үзүүлсэн амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд одоо үндэсний өхөн барилдааны төгсгөлд баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс өсвөрийн барилдаанд амжилттай барилдаж төрүүлж үзүүрлэж их шивхт одоо шалгарсан бөхчүүдийн байшинлыг гардуулсан. Ингээд Эренчингийнхний ургийн баярын одоо бүхий барилдаан бол 4 ангиллаар зохион байгуулагдлаа. Цолтой бөхчүүдийн барилдаан болон мөн одоо өсвөрийн үндэсний өхөн барилдаан 3 насны ангиллаар явагдаж төрийн үзүүрийн бөхчүүдэд шалгаруулсан сайхан одоо барилдаан үзүүштэй сайхан үйл ажиллагаа болсон юм аа.
За Эренчингийнхний ургийн баярын үйл ажиллагаа өргөн дэлгэр зохион байгуулалтын өндөр түвшинд хөтөлбөрийн дагуу амжилттай үргэлжилж байлаа. За энэхүү одоо баяр наадмын нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулагдаж зүүнний дараа цолтой болон залуу хөгчид оролцсон үндэсний өхөн барилдаан, мөн одоо өсвөр үеийн үндэсний өхөн барилдаан 3 насны ангиллаар зохион байгуулагдсан өндөрсөн. За харин одоо бас өдөөс хойшийн одоо үйл ажиллагаанууд эхэлж энэ удаа өнөөдөр энэ сайхан ургийнхаа баярыг хүндэтгэн хүрэлцэн ирсэн эрхэм сайхан ахмадуудаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаагаар эхэлсэн юм аа. За ураг удмынхаа одоо нэр хүндийг өндөрт авч явж халуун залуунасаа сум орон нутаг их орон төрлөг нутгийнхаа төлөө мөн одоо энэ ургийнхаа сайн сайхны төлөө залбирч зориулж хөдөлмөрлөж ирсэн эрхэм сайхан ахмадуудаа зохион байгуулагчдын зүгээс хүндэтгэл үзүүлж гарын бэлгийг одоо ардуулан өгч баяр хүргэсэн. За эхний ээлжинд одоо 70-аас дээш настай ахмадуудаа хүндэтгэн өрж залж ингээ хүндэтгэлийн суулгаж хэдэндээ бас сайхан ерөөлийн одоо үгийг хэлж уртудаанаас энэ сайхан одоо ургийнхаа баярт хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлэн ингээд одоо хүндэтгэлийн гарын бэлгийг одоо гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За харин үүний дараагаар 65-аас дээш насны ахмадуудаа мөн одоо урин залж тэдэндээ хүндэтгэл үзүүлж за баярын одоо мэдлэгийг дэвшүүлж за энэ сайхан ургийнхаа баярыг зорин ирж хүрэлцэн ирж за залуучууд хойч үедээ бас алтан сургаалаа хайрлаж энэ сайхан одоо ураг удмынхаа баяр баясгалыг хуваалцаж байгаад нь талархал илэрхийлж зохион байгуулагчдын зүгээс мөн хүндэтгэл үзүүлж гарын бэлгийг гардуулан өгч за эрхэм сайхан ахмадуудаа эрүүлэх урт удаанаас энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байлаа. За мөн төвчлэн энэ одоо урагт одоо оролцож байгаа рашин одоо үр хөвгтүүд одоо хойч үе болсон хүмүүс маань за ургийнхаа баярт одоо хүрэлцэн ирсэн өөрийнхөө одоо ураг удмын одоо ахмадуудаа хүндэтгэл үзүүлж бас ерөөлийн одоо дээдийг өргөн барьж байсан ингээд аргагүй л одоо Эренчингийнхний ургийн баяр ахмад сайхан борлуудаа хүндлэн дээдлсэн тэдэндээ бас одоо баярлаж таргасан тэднийхээ одоо сайн сайхны ерөөлийг одоо сонссон ийм сайхан одоо хүндэтгэл баяр багтлын дор Өрөнгө аймгийн одоо Уян сумын таас 2 дугаар нутагт зохион байгуулагдсан Эренчингийнхний ургийн баярын үйл ажиллагаа халуун дулаан уур амьсгалтай үргэлжилж байсан юм аа. За ахмадуудаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа амжилттай явагдаж хөндрөлсөний дараагаар 20 одоо үйл ажиллагаанууд одоо эхэлсэн байгаа. За ингээд одоо хөтөлбөрийн дагуу залуучууд, хүүхэд багчуудын дунд одоо open mic одоо чөлөөт одоо арга хэмжээг зохион байгуулсан. За энэхүү одоо чөлөөт арга хэмжээнд манай Эренчингийнхний урагт одоо хамааралтай олон одоо авьяаслаг хүүхэд багчууд, дуу шүлэг, за мөн одоо яруу найраг, за бүжиг гээд олон сайхан одоо урлагийн номеруудыг урагт одоо хүрэлцэн ирсэн ургийнхаа баярт одоо хүрэлцэн ирсэн эрхэм ахын дүүс ургийнхаа одоо хамаатан саднуудаа одоо үзүүлж бас нэгэн мөчийг хамтдаа сайхан өнгөрүүлсэн байгаа. За харин үүний дараагаар одоо Эренчингийнхний ургийн баярт зориулсан орой шоу одоо үчийн зэнгүүд одоо зохион байгуулагдаж за энэ сайхан одоо үчийн зэнгүүд манай Эренчингийнхний ургийнхан одоо хамааралтай залуучууд маань за дунд үеийнхэн маань бүгд сайхан баярлан зэмбиж хамтаа сайхан бүжгэлж дундаа өөрсдөө хөгжөөж нэгэн үчиг бас дурсамж төвөн сайхан өнгөрөөс юм аа. Chimney, marsh,
За энэхүү Эренчингийн хөр хүүхдүүдийн ураг удмынхны баяр хуудсалтын үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу эхний өдөр амжилтаа явагдаж өндөрлсөн ба. За харин 2 дахь өдрийн үйл ажиллагаа уралдаан тэмцээнүүд маань эхэлсэн байгаа. За энэ өдөр ургийнхныгаа энэ сайхан ургийн баяраа зорин ирсэн хүмүүсээ бүгдийг сайхан хамруулах олон хөтөлбөрт үйл ажиллагаанууд бас хүлээгдэж байсан юм. За зохион байгуулагчдын зүгээс бас санаачлан зохион байгуулж гэсэн юм аа. За ингээд эхний тэмцээн бол эмэгтэйчүүдийн дунд Сома бүхий тэмцээн зохион байгуулагдсан. Ингээд Сома бүхий тэмцээн эхнээс энэ тэмцүүхэн гал гарсан, замун бас инээ цалигсан, за өрсөлдөөнтэй олон сайхан барилдаануудаар дүүрэн өрнөж тэмцээнийхэн аваргуудыг тодруулсан байгаа. За нийтдээ 64 сум очин бүсгүйчүүд маань бас бүл бүлээ гэр бүлийн төлөөлж бас оролцож гал гарсан анган сайхан өрсөлдөөнүүдийг үзүүлсэн юм аа. За ингээд Сома бүхийн бас сонирхолтой барилдаануудыг үзэгч та бүхэнд өргөж байна. За ингээд Сома бүхийн тэмцээн өндөрлөхөд за даваасран 1-р хайранд орж 2-р хайранд дотгон жим гарсан бол за 3-р хайранд дунд хорлолтоор гарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд Сома бүхэн өндөрсөний дараагаар ургийн баярыг зохион байгуулагчдын зүгээс Сома бүхийн тэмцээнд амжилтаа оролцож шагналт байранд шалгарсан бүсгүйчүүдийн шагналыг гардуулан өгч баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг өсөж ирсэн байгаа. За харин үүний дараагаар эрэгтэйчүүдийн дунд гар барилдааны тэмцээн зохион байгуулсан. За ингээд ургийнхаа баяр хүрэлцэн ирсэн эрчүүдийн дунд гар барилдааны тэмцээнийг зохион байгуулж, за зохион байгуулахдаа бас яг цолтой бөхчүүд болон мөн энэ спортоор хичээлдэг бас залуучуудыг бас оруулахгүйгээр яг яг энэ тэнцүүхэн барилдаан, энэ тэнцүүхэн бас тэмцээнийг өрсөлдөөнийг үзүүлэх хэмжээний залуучуудыг оролцуулж гар барилдааны тэмцээн маань явагдсан юм аа. За ингээд гар барилдааны тэмцээн эхнээсээ бас энэ тэнцүүхэн өрсөлдөөнтэй нэлээд хүч шавхсан, бяр шавхсан тэмцээн болсон. За нийтдээ бас 64 хүн оролцсон. Тэгээ Эренчингийн ургийн баяр үнэхээр бас ургийнхаа баярыг хүндэтгэж олон хүмүүс маань өөрсдөө оролцоог хангаж оролцсон байгаа. За ингээд гар барилдааны тэмцээн өндөрлөхөд 1-р Батчурлаа орсон бол 2-р Човдонсөрөн, 3-р Батцаяа нар орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За энэ мэтлэнгээр бас манай Эренчингийнхний ургийн баярын үйл ажиллагаанууд үнэхээр бас үзүүштэй олон сайхан үйл ажиллагаануудаар дүүрэн өрнөж өндөрсөн байгаа.
За Өвөр Хангай аймгийн Уян сумын таас 2 дугаар гийн нутаг зохион байгуулагдсан Эренчингийн ургийн баярын үйл ажиллагаа, арга хэмжээнүүд, одоо хүмүүсийн сэтгэл дүүрэн, баясал дүүрэн, за халуун дулаан уур амьсгал донд одоо өргөн дэлгэр одоо үргэлжилж байлаа. За ингээд хамгийн одоо чухал одоо энэ сайхан ургийн баярын бас нэгэн одоо улс бахархарамаар одоо үйл ажиллагаа бол одоо суглааны үйл ажиллагаа байсан юм аа. За ингээд суглааны үйл ажиллагаа маань одоо эхэлсэн байгаа. За ингээд одоо зохион байгуулагчдын зүгээс энд хүрэлцэн ирсэн ургийнхаа баярыг одоо зорж ирсэн нийт хүмүүсийн донд одоо суглаа явуулсан. За насан туршидчдын суглаа, за хүүхдүүдийн суглаа гэж одоо хоёр одоо ангилсан. Эхлээд одоо ингээд хүүхдүүдийн одоо суглаа маань одоо явагдсан. Тэгээ хүүхдүүдийн суглаа маань бас олон сайхан одоо тоглоомнуудыг сугалсан. За мөн одоо бас супер шагнал нь гундагдаг байлаа. За мөн одоо шинэ ургийнхаа баярын наадмыг зорж одоо хүрэлцэн гэж оролцсон хүмүүс маань өөрсдөөс одоо суглаа гаргаж одоо тэг хүүхдүүдэд одоо мөнгөн дүнгийн 100,000 төгрөгийн за 50,000 төгрөгийн суглаа гэдээ бас олон суглаануудыг суглуулж хүрэлцэн ирсэн одоо хүүхдүүдтэй урам зоригийг одоо сайхан халуун дулаан уур амьсгалыг одоо бүрдүүлж байсан гэдгийг та бүхэндээ хэлье. За харин үүний дараа одоо томчуудын одоо суглаа маань одоо явагдсан. За нийтдээ 100,000 төгрөгийн 10 суглаа. За мөн одоо бас мотоциклийн одоо хацтан төмөр хөлөгийн одоо хацтан тодруулах үйл ажиллагаа суглаа маань одоо явагдсан. Үүнээс гадна одоо манай өнөөдрийн сайхан ургийнхаа баярын наадмыг хүндэтгэн зорж ирсэн одоо хүмүүсийн зүгээс за өөрсдийнхөө одоо гэр бүлийнхаа нэрэмжит одоо суглаа. За бүр одоо адууны суглаа, бярууны суглаа, за мөн одоо 200,000 төгрөгийн суглаа, 100,000 төгрөгийн суглаа, 50,000 төгрөгийн суглаа гэдэг олон суглаануудыг одоо зохион байгуулж олон хүмүүс маань Аз юмдаа хөвдөж олон хүмүүс хаздан болсон сайхан хиймэрлэг одоо үйл ажиллагаагаар дүүрэн одоо өрнөсөн гэдэг хэлэхэд таатай байна. За мотоциклийн эзэн болгоны сайхан хураалъя. Хураа! Хураа! За манай Эренчингийнхний ургийн баяр сайхан болж чадж байна уу? За ингээд манай Эренчингийнхний ургийн баярын хамгийн азтай, одтой, хэмэртэй тэр эрхэм хэм байх вэ? За болоогүй шүү. Нэлээд зөөлхийг хэлнэ. За болоогүй шүү. За энэ эрхэм бол 42 дугаарын Хөрлбаатар. Тэндээс баяр үргийн Хөрлбаатар. Мацгийн астан боллоо. Гайхалтай. За төлхөөрийн манай гардуулж өгсөн. За Хөрлбаатар наашир хоёул уулзсан шүү. Мацгийн бичгийг гардуулж байна. За болоогүй шүү, манайха баяр үргэн хүмүүс байж байгаа очихоор нь баяр үргэн шүү. Болоогүй шүү. За зургийг авчих. За дургийн дараа болоогүй шүү. За За Хөрлбаатарт баяр үргэн. Хөрлбаатар гэрүүл баяр үргэн ашиг сайхан мөрөг үсээрэй. За Эренчингийнхний ургийн баярын үйл ажиллагаанууд галтай зөгтэй хэмэр дүүрэн үргэлжилж байлаа. За ингээд одоо ургийн баярын төгсгөлд ургийн баяраасаа одоо ус төрөн гарсан салбартаа манлайлж ураг удмынхаа нэрийг гаргаж байгаа хүмүүсээс онцолж за ургийн онцлог хүмүүсээр одоо тодруулж зохион байгуулагчдын зүгээс
хөргөмжлөл мөн одоо мөнгөний шагнал дурсгалын зүйлийг одоо гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За ингэснээр одоо Өөр Хангай аймгийн Уян Сүмийн таас 2 дугаар өгийн нутагт одоо зохион байгуулагдсан. За Эренчингийнхний ургийн баярын үйл ажиллагаа арга хэмжээнүүд амжилттай явагдаж өндөрлсөн байгаа. За ингээд эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид өхөн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээрээ за Эренчингийнхний ургийн баяраар уулзалтаас битгсэн одоо нэвтрүүлгийг хүргэлээ. За нэвтрүүлэг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан Эренчингийнхний ургийн баярыг зохион байгуулагч нартаа талархал илэрхийлье. Ингээд та бүхэндээ аз жаргал ирүүлэх хамгийн сайн сайхан мөнгө хүсгэж нэвтрүүлгээ жаргаж байна.